Тэгэхээр бусдыг хорлдог тэр сэтгэл нь хаанаас гарна вэ гэхээр бидний уур шунал одоо мөнх энэ гурван сэтгэлээс л бусдыг хорлох муу сэтгэлийн суурь төрдөг. Тэгэхээр энэ гурав дээр суйрлагдаад бид өөр бусдыг одоо хорлдог. Өөр бусдыг хорлсны үр дагавраар бидэнд өөрт зовлон гардаг. Бид бол одоо өөрсдөндөө одоо амгалан жаргалан одоо туйлын ихээр хүсдэг. Агшин төдийд ч зовхыг хүсдэггүй. Тэгсэн хэрнээсээ одоо тэрнийхээ шалтгаан болсон сайн зүйлийг бол багтаа болдог. Би өөрөө одоо амгалан байхын тулд өөр бусдыг зовоожж нөгөө сэтгэл жахан амгалан төрж байгаа юм шиг санагддаг. Энэ нь үйлдэнд мунхарсныхаа ирэхээр л ийм зүйлүүд гараад байгаа юм. Би затгалан байхын тулд бусдын амийг нь таслаад махыг нь одоо элдвэн зарамтлаад гачаалаад идчихдэг. Би дулаахан байхын тулд бусдын арсыг болж аваад амьдэр нь чамаагүй болж аваад нөмөрчдөг. Би таваартай байхын тулд өөр бусдыг хэд зүйлүүдийг залхин мэхлээд хуурн мэхлээд чамаагүй хулгай хийж чамаагүй аваад одоо өөртөө хэрглэж чаддаг. Ямар нэгэн байдлаар бусдыг би одоо минь ялангуяа одоо цагийн бид дийлэнхтэй өөрлөгөө биш өрөөл бусд руу сэтгэлийг чиглүүлдэг. Би өөрөө одоо үнэхээр одоо зүг байж чадж гэнэ үгүй юу? Тэрнийг огтоос бодохгүй хэрнээ өөр бусдууд яаж ирвэл өөр бусдуудыг шүүмжлээд. Үнэхээр тэр өөр бусдуудыг шүүмжилж байгаа швэ би өөрөө зүв сайн байж чадж байгаа юу үгүй юу гэдэг огтхонч анзаардаг. Тэр тэглээ энэ нэглээ тэр хизээ тийм байсан. Хүн өчигдөр өөр байсан мөн ч өнөөдөр өөрчлөгдөж болно. Бурхан багшийн зарлиг бид төгс гэгэрсэн бурхан болох чадамжтай гэдэг ингээд альтаад байдаг. Бид бурхан болох гэдэг ингээд суралцаа судлаад яваад байдаг. Тэгвэл бид өчигдөр одоо юу гэдгийг нэг зүйлийг мэдээгүй байж болно. Тэгвэл би өнөөдөр урчинд суугаад тэрнийхээ уншиж мэдээд өөртөө сайн дадуулчих юм бол би өчигдрөөс өөр болж чадна. Өнөөдөр би одоо муу зүйлийг муу үйл гэдгийг мэдэхгүй байх юм бол өнөөдөр тэрнийгээ би хийж болно. Гэтэл би өнөөдөр тэрнийгээ энэ чинь одоо бусдыг хорлож байгаа муу зүйл байна шүү дээ. Муу сэтгэл байна. Энийхээ шалтгаанаар энд одоо бусдыг зовоосныхаа ихээр би өөрөө дараад нь одоо зовлон төрхнэ. Гэт энийг би өнөөдөр эрс шийдвэрлэр муу үйлийг орхиж болно. Тэгвэл миний маргааш илүү сайн одоо хүн байж чадна. Илүү сайн хүн болж байгаа тэр нь нэг одоо насандаа тэдгэрүүдийг одоо хичээгээд хориод байх юм бол тэрнийхээ дадал зуршлын ирэхээр дараа төрөлдөө би зөв сайн авьяастай буюу дадал зуршилтай байж чадна.